Okay, so we are За манай засгийн газар болон манай элчин сайдын яамнаас барьж байгаа бодлого гэвэл хөгжлийн ерөнхийдөө төслүүдийг зөвхөн Улаанбаатар төвлөрүүлэх биш, хамгийн одоо алслагдмал хамгийн захын аймагуудаар мөн одоо энэ төслүүдийг авчрах байгаа. Түүний хүрээнд бид нэр Дорн аймагийг сонгосон байгаа. Мөн энэ хүрээнд бид нар Увс аймгийг сонгосон. Тэгэхээр Монгол улсын хоёр хязгаарт энэ цэцэрлэгийн төслүүдээ бид нар хийхээр төлж байгаа. Тэгээд яг цэцэрлэгээс эхэлдэг нь ямар учиртай юм бэ гэвэл хүүхдүүдийн тийм ээ хамгийн одоо эхний боловсролын одоо юуг тийм ээ шатыг зөв эхлүүлээд тэр хүүхдүүдэд одоо сайн сайхан тийм одоо юуг тав тогтой орчин эхлүүлэх юм бол тэд нэр цаашдаа одоо хүн болж өсөхтэй тэр юунд нь сайн үндэс суурь болно гэсэн үгнээс бид нар цэцэрлэгийн юунаас төслөөс эхэлж байгаамаа. Тэгээ одоогийн байдлаар бол бид нар бол цэцэрлэгийн асуудлыг бол Монгол улсын бүх одоо орон нутагт тийм ээ ядаж 1 2 ч юм уу тийм цэцэрлэг байгуулах асуудлыг бол бид нэр түлхүү хандна. Ер нь бол манай энэ төслийн хүрээнд бол эрүүл мэндийн төвүүд сумын эрүүл мэндийн төвүүдийг бас бид нар анхаарч ажилладаг. Тэдгээрийн одоо хүртээмжтэй байдал тийм ээ тэдгээрийн одоо орчин нөхцөлийг сайжруулах гэсэн юм байдаг.